Ингээд яриараа гойдвол орцгоё. За хөгжил судлалын ухаан гэж юу вэ гэдгээ хэдүүлээ ярихын тулд тэгэхээр хөгжил гэж юу вэ гэдгээ бодох хэрэгтэй. За үе түмэн тодорхойлт байгаа. За гэхдээ намайг одоо зориглоод ном бичих болгосон шалтгааны нэг бол юу байсан вэ гэхээр монголоор ингээд яг тодорхойлт тайхлаар ерөөс өөтөө тодорхойлт гарч ирдгүй юм байл. Ахиц дэвшил мэвшил эдэргээл ингээд тэгсэн те. Бараг хин ч хэлчмээр маргааш нар гарнаа гэж байгаа юм шиг тийм тодорхойлтууд байгаа юм л да тийм үү. Тэгээ энэ яах вэ? Биднэрт яг ямар мэдлэгийн үнцэн нэмээд байгаа. Тэгээ одоо юунд хэрэгтэй? Ерөөсөө болохгүй тийм үү. За тэгэхээр энийг хэдүүлээ тодорхойлох гэж оролдоё гэж. За гэхдээ одоо энэ нэг тодорхойлт олж тавингуудаа энийг дахгүй бол одоо хогч шүү гэдэг юм ердөөсөө байхгүй тийм. Түүхтэй. Яг юу яриад байгаа хэдүүлээ. Яагаад заавал энэ слайдаар би энэ яриаг эхлүүлээд байгаа юм гэхээр заавал нэг урдсан тайлбар бидэрт хэрэгтэй бол. Тэр нь юу вэ гэхээр хөгжил гэдэг нэг юм байж идэг. Тэрийн шинжлэх ухаан олж нээдэг юм шиг ийм ойлголт бидний дунд аягүй түгээмэл байна. За энийг бол би зүгээр ингээл сошиал медиагийн пост харж байгаа бодоод олцсон юм ердөөсөө биш. Би одоо сүүлийн 10 гаруй жил яг энэ хөгжил гэдэг юмар гацгачийн бичээд ингээ явж байна тийм үү 2 3 өгүүлэлч дээр хэвлүүлсэн байна. Яг одоо миний хэрийн судалгаа элдв юм дээр хүмүүстэй ярилцаж явахад тулгарч байгаа асуудлын нэг юу вэ гэвэл ерөөсөл энэ байсан. Одоо миний судалгаатай холбоотой шүү тийм үү. За тэгэхээр яадаг вэ гэхээр нийгэм хүмүүнлэгийн ухааныг нэг юм байгалийн ухаан шиг боддог бодол биднэрт байгаад байгаа. Их бүдүүлгэр хэлэх юм бол тийм. Гээл одоо Эйнштейн тэр нэг хууль нээсэн шиг ингээл байжсэн чинь нөхөр нээсэн тийм. За Ньютон тэр алим унсан чинь ингээл хууль нээсэн. Нэг юм юм шиг тэнд хөгжилгээ нэг юм байждаг. Хэдүүлээ тэрийг олж хараагүй. Яагаад вэ? Ингээл энэ дөрвөн уулынхаа дунд байждаг. Метроч байхгүй хоттой байдаг. Ингээл дандаа өөрийгөө доош юм тийм. Монгол хүн чадахгүй дээ гэл тийм. Нэг ихчдэр талбайдаг монголчууд үтгэхгүй гээл нэг ярилцлага уулзтай. Айгу вайрал болж нэг явж ирсэн шүү дээ. Яг тэрэн шиг нэг юм бодоод. Тэгээ яах вэ? Тэгэхээр ингээл нэг ухаантай нэг лагвагийн өндөр боловсрол эзэлсэн баруун марунд явсан англи хэлмэлээр уншдаг нэг нөхөр тэрийг олж ирэх нь л дээ. За ингэж бодож бол бас гайгүй. Бүр зарим нэг хэсэг бол бүр юу гэж бодож байгаа гэхээр нэг цагаан арьстай хүн л тэрийг олж өгнө гэж байна. Монгол хүн чадахгүй тий. Тэгээ ингээ олоод харангуй төгжлгээ нэг юм байж тэрэнд нь хэдүүлээ хүрнэ гэж байгаа. Маш энгийн одоо тий бүдүүлгэр бодох юм бол нэг юм видео тоглоомын үе давна гэж байдаг тийм үү? Тэр шиг ингээл даваад яваад. Монголчууд бол тэр үеийн хаана альгүй доор одоо ингээд нэг юм хэсэгт нь байгаа. Тэгээд яг тэр лүү тэмүүлж зорж яваа. За тэрэндээ өөрсдийнхөө хүч чадал юмар бол хүрч чадахгүй учраас заавал гадны нэг нөхрийн тусламж дэмжлэг хөгжлийн төсөл зөвлөх мөвлөх нэг ийм нөхрийн юм хэрэгтэй. За энэ бол аюул урдахтай санаа. Зөвлөлтийн үед ч юм байсан. 90 онд хэдүүлээ зөвлөлтөө зүгээр яг Америкийн гэдэг юм уу барууны чиглүүлэхдээ эдэ олон улсын байгууллага тэдний төсөл хөтөлбөр зөвлөхүүдээр л сольсон. Ерөөсөө логик нь адилхан. Зөвлөлтийн оронд Америк ч юм уу Англи ч юм уу тий зөвлөлтийн мэрэгчлэнгийн оронд одоо барууны нэг мэрэгчлэн ч юм уу тий зөвлөлтийн нөгөө гоё сайхан социализм 2000 онд одоо хүн хүснийхээ харьяар юм аавн ч үлээ нэг тийм гоё мөрөөдлүүд нь зүгээр солигдол нэг Америкийн тим юм маш утгатай санаа. Тэгвэл энэ санаандаа гэхдээ аюу үнэн ч минус ч ерөөсөө ингээл итгэл яриад яваад байгаа тийм үү. За нөгөө нэг юм нь болохоор илүү нэг жаахан түүхэн маягийн үүднээс ярьдаг нэг хэсэг бас тийм хүмүүс нэг жаахан зохион байгуулалтанд орсон. Тэд нар бол яг тэгэхээр хөгжил бол нэг юм түүхэн процесс. Чулуун цэцгийн үе гэж байгаа юм шиг тийм. Тэгээ яасан? Төмөр хэрэгэлдэг болсон. Тэгээ наашлаад яасан? Ингээд явсараа одоо технологи болсон. Ингэн гэдэг тийм ингэж ярьдаг. Нэг ийм хоёр бүлгийн тухай Монголд ярьж байгаа. Гурав дахь бүлэг нь бол хитрхи экстрим буюу нөгөө Монгол хүн бол одоо бүгдийг чадна гэсэн нэг хэсэг байгаа шүү дээ. За тэр бол бас нэг жаахан түүхтэй хэсэг тийм үү. Гэхдээ яг зарим нэг хэсгийн тухай бол номон дээр ярьсан баг. За гэтэл яг үндэ дэлхийд дахинд байгаа түмэн хөгжил ийм тийм мэдэр гэсэн тодорхойлтууд ингээд англиад үзэх юм бол ер нь ийм хоёр бүлэгт оруулж үзэж болно гэдэг энэ судлаач хэлсэн байдаг. Энэ бол их алдартай одоо сүүлд намайг толгойд 1000 гаруй ишлэгдсэн байсан судалгаа тодорхойлт шүү тийм. Тэгэхээр одоо миний номч 1000 ишлэгдэхгүй байхад энэ нөхрийн ганцхан өгүүлбэр нь 1000 гаруй ишлэгдсэн байдаг гэж тайшин тийм үү. Би одоо буруу орчуулсан байж магадгүй гэж доор нь англиар байгаа шүү. Тэгээд монголоор бас унтаад ингээ хангалттай уншаа ойлгочих واخ. Ерөөсөө энэ хөгжил гэдэг юм чи ерөөсөө дэлхийн 2 дугаар дайны дараа Америкт үүссэн тэр нэг барууны заавал хөгжлийн тусламж хөтөлбөр зөвлөх мөнгө төсөл юмар дамжиж хэрэгждэг гэдэг маш том ойлголт байгаа. Ийм юмгүйгээр ерөөсөө хөгжлийн тухай санаа онол үзэл ерөөсөө юм явдаггүй. Тийм учраас Монголд одоо үе түмэн энэ янз бүрийн гадны тусламжийн байгууллага элдвэрлэл юмнууд байгаа. За Монгол бол одоо гадны шилдэг туршлагын одоо оршуулгын газар болсон улсуудын нэг тийм үү. Тэрс бол гадны юм л гэвэл лаг мондаг те. За одоо би заримдаа оюутнуудаа шоолоод ярьдаг те. Тэр цараа унч унгодгийн шүү хөөе та нар одоо унгодгүй гэж бодож байгаа юм шүү дээ тэр гэдэг. Бараг тэгж бодгоор шахуу төвшөндөө тэр зарим нь очицсан гэдэг байна тийм үү.
Багш би тэр хүмүүсийг оруулаад. Тэгээ. Гадаа байгаа хүмүүс наашаа ороод ирээ. За тэгэхээр энэ өрөө жоохон багтчих одоо уучлаарай тий. Дараагийн удаа том юм. Наашаа ороод. Тэр уулын жоохон тухтай л өрөө юм. Тийшээ нэг 3 хүрээд ирээ. За харин хоёр дахь нь бол та доор нь харчлаа энэ жижиг D development гэж англиараа бичээд байгаа. Тэр нөгөө эхнийх нь D үсгийг л том жижигээр ялгаж бичээд байгаа байхгүй тий. А жижиг D буюу одоо бидний одоо энэ ертөнцийн гэдэг юм уу ерөөсөө амь зуулгын хамгийн гол хэлбэр болсон капитализм гэдэг тогтолцооны хөгжлийн тухай ярьж байгаа. Энэ бол саяхны зүйл. Ерөөсөө нэг 200 хүрэхгүй жилийн хугацааны юм тий. Энэ тэгээд ерөөсөө дэлхийн нийтийг хамарчлаа. За ялангуяа 90 онд одоо нөгөө социалист блокийн улсууд нурж уснаас хойш бол ерөөсөө ингээд бүх нийтийн амжиргааны юм болчихлоо. За бүхнийг хамарчлаа бүх улс одоо энийг даглаа гэдэг чинь бас яг үнэн зөвөө энэс өөр арга байхгүй байдаг гэсэн юм байхгүй тийм үү. За яг Фукуяма бол түүгийн төгсгөл сүүлийн хүмүүн гэдэг санаач бол энэтэй л холбоотой шүү дээ. Ингээд либерал капитализм гэдэг юм уу эсэргүүцэжсэн хүч ингээ байхгүй болчлоо. Гэтэл одоо зөндөө бол альтернатив хүчнүүд гараад ирсэн буюу яг ч үнэндээ барууны капитализм их ялаад байгаа юм бол бас алга байна. Капиталист систем дотроо хүртэл капиталист биш үе түмэн элемент янз бүрийн юм байдгаа гэдэг бол судлаач нар хэлсэн тийм. За end of capitalism гэдэг Гибсон Грахамын айгуу гоё ном байдаг, айгуу гоё шүүмж байдаг. За нэг ийм хоёр юмыг л ер нь жигүүрт гэдэг юм уу та хувааж болох үец зүйлийг л хөгжил гэж хэлээд үзээд байгаа юм аа гэж. Тэгэхээр ингээд бодох юм бол хэдүүлээ чинь би бол Баян-Онгор аймагт төрж өссөн те Баян-Онгороос Улаанбаатар төрээд мөсийн багш босноо хөгжил идэр гэж бодож болохгүй юм л те. Дэмэтгэв одоо 10 жилийн өмнө авч ирсэн нэг сая төгрөгийн цалингаа одоо нэг сая 200 авч байгаа би хөгжчлөөч гэдэг юм эсвэл одоо хэдүүлээ мэдгүй таавс амьдч одоо нэг сони юм хэдүүлээч хөгжил гэж ярьдаг шүү дээ тий. Ингэж болохгүй. За яагаад би болохгүйгээ шууд хүний эрхэнд талдж байгаа юм шиг юм ярьж байгаа юм гэхээр нөгөө онгоогоо хэдүүлээ сонсгоо тий. Нөгөө манай Монгол улсыг хөгжүүлэх хүмүүсийн таксинд явж идэг юм шүү гэдэг нөгөө онгоо байгаа шүү дээ тий. Таксины ахч улстай амар ярьдаг шүү дээ тий. Бүр итгэл авдаг шүү дээ. Нэрээ тийм үү би юу хийе яваад байгаа юм бэ мөхөртэй гэж бодтол ярьдаг байхгүй тий. Ингээд ярэ задгаараад ингээд хин хүний аманд ороод хин дуртай нь ярьдаг болохоор юу ч болж өөртөг. Тэ? Энийг хэдүүлээ бүгдөө мэдчихэж байгаа. Тэгэхээр ингээд яг хүн мэдээж юу л ярих хэрэг нь хааж байгаа юм биш. Гэтэ хит тэгээд авах юм бол энэ юусоо юу ч болж өөр тэ. Хэдүүлээ энд нэг судалгаа аягаал би татвар төлөгчийн мөнгө аваад хэдэн оюутан загнаал амар нам хөвлүүлж яа нэтэр гэдэг ахын утга учир ерөөс бараг байхгүй болчих юм бодох юм бол. За тэгэхээр ийм нэг жаахан ялгаатай ойлголт байдаг болж таарах гэдэг шүү гэдгийг эхний слайдаар харуулж байгаа. За өнөө цагт одоо бидний ойлгож байгаа хөгжил гэж юу юм бэ гэхээр харьцангуй эхний яригдж байгаа тэр том D development гэдэгтэй илүү холбоотой буюу заавал гадны тусламж орж идэг, заавал гадны байгууллага байдаг, заавал гадны төсөл хөтөлбөр зөвлөгөө байдаг энэ орон зайг л хэлээд байгаа. Тэ? За энэ хизээ үүссэн вэ гэхээр дэлхийн 2 дугаар дайны дараа бол ялагч улсын нэг болох Америкийн ерөнхийлөгч Харри Трумэн ерөнхийлөгч улсын тангарагынхаа үгэн дээр бол анх удаа энэ одоо албан ёсны бичиг баримтан дээр энэ under development буюу бидний одоо хөгжил буурай гэж орчуулдаг энэ нэр томьёо гаргаж хэрэгэлснээр за Escobar гэдэг антропологчийн хэлдгээр бол нэг л өдөр ерөөсөө нэг шинэ өдөр хүн төрөлхтний 3-2 нь under development буюу хөгжиж байгаа ядуу буурай гэдэг ангилалд орсон гэж байна. Тэрнээс өмнө харьцангуй тэгдэггүй байж тээ яг бүдүүлэг гэдэрсэн тийм Европын колоничлалын юмнууд бол байгаа яг үл мэдээж байгаа тийм. Гэхдээ хөгжил гэдэгтэй холбогдож бол ингэж ярьдгүй байж л дээ. За Харри Трумэн яах ч гэсэн та бүхэн бүгдөө мэдж байгаа. Дэлхийн 2 дугаар дайны дараа нөгөө төмөр хөшиг гэдэг юм татагдаад хүйтэн тань гэдэг юм үүсээ. За Америк тэргүүлсэн нэг лагер, за Зөвлөлт холбоот улс тэргүүлсэн нэг лагер хоёр хоорондынхоо одоо өрсөлдөж нөлөөгөө тэлэх гэж л яаж исэн. Янз бүрийн улсуудад ерөөсөө тусламжийг бол цутгаж исэн. За Монгол бол тэр тусламжийг авч ирсэн улсын нэг жишээ 50-аад онд бол одоо Хятад Зөвлөлт хоёрыг хооронд нь зодтолж байгаа 40 мянган цангатан одоо их тайвны мөрийг хідүүлээ барилчиж ирсэн байлээ шүү дээ тий. Тэгээ Хрущевтэй муудаад буу юм болохоор Хятадыг гам биш. Хятадыг дагаж ясан хөрх нөгөө мó цэндмэндигээ ерөөхдөө бол явуулж ашичаад зөвлөлтөөгөө дагаад одоо тийм замналаар замж явсан улс юм байлээ л дээ. Зүгээр нэг Цэтэн Балтургүй хэд нөхдөө явуулсан бас яг дараагийн ажил хийх юм шиг байна. За манай түүгийнхээ хамаагүй дээр юм ярих бах те. Одоо миний бүдүүлэг тайлбарыг уучлаарай. За тэгэхээр Харри Трумэн бол яасан бэ гэхээр Америкийн одоо ололт амжилт элдв юмыг бол нөгөө дайнд ялагдсан улсууд болоод шинээр колоничлолоос гарсан улсуудад түгэнэ гэж. Яг л дэлхийн 2 дугаар дайны дараа нөгөө барууны колоничлол гэдэг юм чинь улам нурж унаад маш олон улсууд яасан тусгаар тогтсон те.
Гэтэл тэд нар чинь зүгээр ингээ гараа авчихгүй шүү дээ. За баяртай найзаа хэдэн жил чамаа би муухай үлдсэн байна. Одоо чи ингээ сайхан амьдраарай. Тийм юусоо байхгүй шүү дээ, тэ. Янз бүрийн өөр аргуудаар асуудлыг шийддэг юм одоо болж байна. За тэгээд дэлхийн 2 дугаар танд дууссаны дараа бол бидний сайн мэддэг нөгөө олон улсын санхүүгийн болоод хөгжлийн тусламжийн байгууллагууд байгуулагдсан. Жишээ нь Дэлхийн банк, олон улсын валютын сан, тэ олон улсын худалдааны байгууллага гэдэг. Эдгээр ерөөсөө дэлхийн эдийн засаг улс төр элдв юмыг контролддог, удирддаг. За тэгээд хаашаа ямар тусламж мөнгө, ямар зорилгоор очих вэ, ямар сэдвийг илүү санхүүжүүлэх вэ гэдэг нь тогтоогддог гэсэн. За ингээд үндэстэн тамсан байгууллага, компани ингээд янз бүрийн юмнууд гарч ирсэн. Ингээд өнөөгийн бидний ойлгодог энэ хөгжил гэдэг юм буюу заавал нэг гаднаас ирдэг, заавал нэг тусламж байдаг, тэ. Заавал нэг ингэдгээ гэсэн ойлголт бүрдсэн буюу яг үнэндээ хідүүлээ нэг хүсэл, бодоол, тэ. Аливаа хүчил та, ментал та гэсэн биш. Бид нар зааж чиглүүлж өгөөдөөс л ийм юмнууд яваад байсан гэсэн үг. За тэгэхээр хүний танин мэдгүй бол ингэж ажилтдаг гэдгийг та угаасаа анзаарч мэддэг байх гэж эрх хүч найдаж сургууль соёлын өмнө сурч байгаа тийм ч одоо яаж бидний танин мэдгүй ажилт юм бэ те чам тийм харуулж байгаа учраас чи ингээ заа гэж байгаа шүү дээ тийм үү. Түүнээс шинэ хөөрөн бодоол те ингээл вау гэл те амьдрал гэж юу юм уу вэ гэж бодох тийм үү. Тэрнээс биш иймэрхүү одоо юм бодиттой зүйлэн дээр бол аюу хэцүү шүү дээ. За ийм нэг үйл явц өрнөд ингээд бүрлдэж бий болсон. За энэ бол хид хідэн зам дамжсан. За ялангуяа одоо тэр доороос 2 дахь bullet point дээр бичсэн байна. Neoliberal шилжилт гэж бичсэн байна тийм үү. 1979 онд бол Margaret Thatcher Английн засгийн одоо Их Британий засгийн эрхэнд гарсан. Reagan бол 80 онд нь Америкийн засгийн эрхэнд гарсан. Ингээд дэлхийн нийт бол Вашингтоны зөвшөлтсөл гэдэг маш том баримт бичигт гарын үсэг зураад ерөөсөө хуугаараа неолиберализм руу шилжсэн. За неолиберализм гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр манайхны ярьдаг сонгодог либерализм гэдгээс нэг том ялгаа бий. Энд бол нөгөө үндэстэн дамнсан олон улсын байгууллагууд гэдэг юм маш нөлөөтэй. Нөгөө сонгодог либерализм ч бол зах зээл нь шийдээд байдаг. Тэнд ямар ч одоо янз бүрийн оролцоо юм байхгүй гэж ярьж байгаа тийм үү? Нөгөө үйл үзэгдэгч гармаа л өөрөө шийдээ явчихна шүү дээ. Хэдүүлээ ингээл яах хэвээр орхих хэвээр оролцчихлох тийм. Гэтэл уучлаарай энэ мөрөөдөл бол биелэх ямар ч боломжгүй болсон тийм. Үйл үзэгдэгч гармаар гэж байхгүй. Тэргээрээ манай одоо хүүхий хэлдэг нөгөө чөлөө зах зээл гэж байхгүй шүү дээ гэдэг чинь бол үнэн болоо явчихж байгаа юм. Яадгүй. Нөгөө олон улсын байгууллагууд чинь заавал захирж зарцуулж ингэждэг. Жишээ нь Монгол улс янз бүрийн тусламж дэмжлэг төслөөс юм авлаа. Заавал нөхцөлдөө орж ирж байгаа. Зарим нь бид нар мэдж байгаа, зарим нь бид нар мэдгүй. За тийм ч учраас ард түмэн бол одоо Хөрлөбаатарын сангийн сайд байхад нь гоё шоолж байгаа шүү дээ. Нэг өдөр нөөх ингээд үсээ цэцүүлчаад телевизээр ирсэн байхгүй. Тэгсэн чинь доор нь энэ одоо олон улсын валютын сангаас үсээ цэцүүлэх уу гэж асуусан байх та гэсэн комент байгаа байхгүй юу. Яаж тэр нөхөр бол мэдчихэж байгаа байхгүй тий. Магадгүй уншааг байхаа гэхдээ тий. Ийм валютын сангийн зөвлөгөөг бол энэ Хөрлөбаатар юу ч хийхгүй шүү дээ гэдгийг бол маш сайн мэдж байгаа юм л та. Ийм юм руу очисон гэсэн. За тэгэхээр ийм зүйлийг л хэдүүлээ гэдэг юм уу эсвэл англи хэлний дээр development гэдэг л үгчнэл тайлбарлаж хэлээд байгаа гэсэн санаа байгаа тийм. За хэдүүлээгийн боддог хөгжил гэдгээс айгүй өөр юм болоо явчлаа тийм үү? Амар гоё, сайхан, хүрхийсэн гэж боддог ариун цагаан мөрөөдлийг чи одоо нацлан дарж унгаасан дүүчлээрэ тийм. Гэхдээ мэдээч чи өөрийнхөө дээр хувийн гоё сайхан хүсэл мөрөөдлийг хайж болохгүй шүү тийм үү? Тэр чинь үүсгэж байгаа юм биш шүү тийм. За ингээд бидний сайн мэддэг энэ тогтолцоо газрын зураг дээр зурагдсан бидний сайн мэддэг энэ үгнүүд гарч ирсэн. Англиас нь монгол руу орчуулах шаардлагагүй та хэд ойлгож байгаа үст тийм. Ингээ ерөөсөө бараг хүрчиг болцсон. Ерөөсөө толгойтой болгоо мэддэг ийм үг ойлголтууд бүтцсэн. Ингээ ийм юмнууд бүтцсэн ойлголтууд гарчихлаар чи яах вэ гэхээр энэ үзэл санааг чинь судалдаг, сурталчилдаг, за заримын түгээн дэлгэрүүлдэг, за заримын няцаа шүүмжилдэг ингээд дараагийн мэдлэгийн салбарын юмнууд үүсэж эхэлчихнэ л гэсэн үг. Тэгэхээр энэ ойлголтыг л судлах гэж хөгжил судлал гэдэг ухаан 1950-ад оны дундаас үүсээ. За 60-ад онд бол их сургуулиуд дээр том тэнхмүүд тэнгим бишээ одоо судалгааны төвүүд те байгуулагдаад за тэгээ оюутан бэлтгээд ингээд эхэлсэн. За ер нь бол дэлхийн томоохон их бараг их сургууль бүх сургууль дээр байгаа. За тэнд юу үздэггүй яадгүй гэхээр яагаад энэ хөгжил гэдэг ойлголт ухаан санаа юм чинь болохгүй вэ, бүтэхгүй вэ? Яагаад энэ барууны шинжтэй вэ? Яагаад энэ маш их барууны колоничлалын уг үндэстэй вэ? Яагаад энэ их racist вэ? Яагаад уучлаарай одоо энэ олон юмнууд чинь болохгүй вэ гэдэг тухай л ер нь бол үзэж байгаа.
За янз бүрээр нэрлэгддэг магистрийн зэргүүд бол бий. Бакалаврын зэрэг бол ер нь харьцангуй байдаггүй. Докторийн их цөөхөн байдаг. Магистрийн зэргүүд бол айгүй түгээмэл байдаг. Тэгэхээр нэг ойролцоогоор нэг жилээс 2 жил орчим сураад тэгээд одоо хөгжил судлалын магистр гэсэн үг тийм үү? Болоод тэгээд ингээд янз бүрийн хэрэглээний салбарт ажиллаж болно. Мэдээж юм критикал салбарт ажиллаж байна. Хэрэглээний салбарт ажиллаж байгаа нь бол илүү тийм эдийн засгийн буюу тийм economic development гэсэн тийм салбарын хүмүүс үүдэг. Олон улсын хөгжил судлал, эдийн засгийн хөгжил байна. Айгүй олон өөр нэртэй шүү дээ. Ийм зэргүүдийн юмнууд байгаа. За тэгвэл одоо хөгжлийн тухай хэд хэдэн түрүүн ярьсан шиг нэг 20 хэд он л байна гэх тийм хөгжил гэж юу вэ гэдгийг одоо магадгүй товчоор тодорхойлсон ч гэдэг юм уу. За эсвэл ингээ янз бүрээр нэрлсэн эрдэмтдийн санаа оноо ийм юмнууд байна тийм. За эдгээр юу вэ гэдээ ингээд ярьж болно. Эндээс нь яг зүгээр хамгийн гол гэж ийм 3 том онлын энэ дээр барьж авлаа. За хамгийн эхнийх нь болохоор одоо modernization theory гэдэг. Тэргээр би номон дээр яг энэ галлигаар нь бичсэн байгаа. Одоо энэ нөгөө Орос галлиасаа таталцах гэдэг юм шиг шүү дээ манай монголчууд чинь тийм. Монголоор нь бол одоо модернизацийн он шүү. Монголоор гинэ. Гэхдээ монголоор шүү дээ тийм. Энд чи одоо модернизацийн онлоо гэдэг. Тэгээд нөгөө Орос галлигийн дагуулад ингэ явчихсан байдаг тийм. За энэ бол хэдүүлээ дараагийн слайдн дээр. За дараагийнх нь болохоор одоо dependency theory гэдэг байгаа. Энэ нь бол илүү марксист одоо бидний нөгөө мэддэг structuralism гэдэг нэг том онол өгдөг. Бүтцийн онол гэдэг орчуулсан байдаг. Тэрний юутэй. За дараагийнх нь болохоор post development гэдэг нь одоо хөгжлийн дараах гэж орчуулсан байна. Хөгжлийн дараа гэсэн санаа тийм үү? Энэ байна. За та эдийн зурган дээрээс харах юм бол ямар өөр онолууд байна гэдгийг ингээд энэ дээрээс харж шүү тийм. Одоо ингээд ийм санаатай онолууд байх юм. За дэлхийн нийт одоо сүүлийн 10 гаруй жил хамгийн их ярьж байгаа юм бол өсөлтийг чухалчлахгүй байх тухай маш их ярьж байгаа. Юусе эдийн засаг өсөхгүй байл л дээ. Тэгээ юу гэж? Яагаад заавал өсөх гээд байгаа? Өсөхгүй байх тийм үү юм уу гэж асууж байгаа. Төсөөлөгдөж байна та хэд тэгэхээр одоо энэ жил авсан цалингаа би дараа жил ч гэсэн аваад тахна шүү дээ. Тэрний дараа жил ч гэсэн аваад тах. Тэрний дараа жил ч гэсэн аваад тах. Зарим улсууд бол зүгээр мөнгө хадгалж өгснөхийн төлөө нөгөө хүнээс ч мөнгө аваад байгаа шүү дээ. Нөгөө хадгаламжийн хүү гэж байхгүй. Хасах хүүтэй хадгаламжтай болсон. Тэ? Ийм сонин кейсүүд байгаа. Тэгэхээр чи нөгөө нэг дандаа өсөлт хөгжлөлтөн дээр тулгуурсан байгаа хөгжил үзэл санаа энэ дээрээс одоо бас яаж байна? Бас ганхаж байгаа, алга болж байгаа нэг ийм юмуд гарч ирж байна, тэ. За тэгээ энэ 3 онолыг хэдүүлээ тус нэг ярьч. За modernization эсвэл одоо Монгол руу орчин үежилт ингэж орчуулад байгаа энэ онолын санаа бол ерөөсөө л энэ шигтэй хэлж байгаа маш амархан. Бидний нөгөө ярьдаг видео тоглоомын үеийг даваа явчихнаа. Хэдүүлээ одоо тэр доор нь байна. Хэдэн жилийн дараа Американд дагаал тэ. Дэлхийн банкныхаа зөвлөгөөг дагаал байвал яах вэ? 2 дугаар шат руу явж орно. Тэгээд 3-ыг одоо хүрэх юм уу? Одоо мэдгүй хэдүүлээ үзэхгүй хөө. Тэгэхээр одоо Баабрын хэлдэг үн ч юм одоо бидний үеийн хүүхэд дууссаны дараа Монгол 3 дугаар шат руу орох юм ааш. Тэ? Ийм санаа. Айгүй өтөртэй санаа. Одоо бодол сэтгэлгээний хувьд ч гэсэн. Хэрвээ та одоо хөгжлийг иймэрхүү маягаар сэтгэдэг бол би тэгээ тоглоом хийгээд байгаа юм тэ. 60 онд аль дээр үед хүн хэлсэн шүү дээ наадах гэж. Чин шагаар өөр юм хэлэх гээд оролдохгүй юм уу гэж асуумаар байгаа байхгүй тийм. Гэхдээ энэ маш хүчтэй шүү. Одоо ч гэсэн хүчтэй. Нөгөө олон улсын байгууллагын зөвлөхөд чи яах вэ? Байнга энийг ярина. Байнга энэ үзүүлэлтийг та нараас шаардна. Тэ ийм юм хэрэгтэй гэдэг. Тэгээ өөрхий нөгөө монголчууд одоо ингээл чулуун зүсгийнхаа үед байна эдэргээл ингээл бид нар энгийн амьдрал дээр ч маш их ярьдаг шүү дээ тийм. Тэр чи энэс улбаатай байхгүй. Тэрс чи нэг цаг хугацааны машинаар чулуун зүсгт очиж үзчихээл хэдүүлээс ч өөрчлөгдөг байна та эдэр гэдэг юм шүү дээ. Нөгөө мал аж ахуй гэж хэдэн мянган жил өөрчлөгдөөгүй юм аж ахуй гэвшил харалта ямар ч бүтээлч биш ямар ч продактив биш эдэр гал манай баабартангууд чинь байнга ярьдаг шүү дээ. Одоо боли аж үйлдвэр чи эдэр. Монгол дээр аж үйлдвэр хөгжих болов та нар юу гэж бодож байна? Хятад хажууд хятадаас амт үйлдвэрлэж чадахгүй дүүлээ. Манай Женкочод аж үйлдвэр ус болгоно гэж манай хэд чинь бүр 13 оноос аваад нилээ хэдэх гэлээ шүү дээ. За ийм санаа хэлж байгаа тийм үү? За энэ санаа юугаараа болохгүй вэ? Ерөөсө гараал шүүмжлөөс өөр юм тодорхой. Яагаад болохгүй вэ те? Маш барууны колоничлол уламжлалтай буюу өөрсдөө лаг мундаг гэж дээр нь тавьсан. Энэ шатны чинь дээр нь байгаа шүү дээ. Тэ? А бусдыг бол доошоо хийсэн. Өө хамаахгүй та нар хараа. Яагаад вэ? Чи бөхч ажилтгүй юм биш үү? Чи жинс өмсдөг юм биш үү? Уламжлалт нийгэмд очио хөгжил хэлж байгаа байхгүй хамгийн энгийнээр. Маш эдийн засгийн өсөлт бүтээгдэхүүн гаралт гэдэг юм дээр тулгуурласан. Ерөөсөө эдийн засаг чухал.
За тэгэхээр энэ бол эдийн засгийн хөгжлийн тухай байж болохоос биш бидний яриад байгаа хөгжлийн тухай байх боломжгүй гэсэн шүүмж гарч байгаа гэсэн үг. Эдийн засгийн хөгжил гэж тусдаа зүйл тийм үү? Окей. Бага ойлгож байна, мэдж байна. Юм өсч идэг, агч идэг тийм. Өөр яах вэ? Эдийн засгт бүх улс, эдийн засгийн лаг болсон бүх улс аюу сайхан хөгжилтэй нийгмийн асуудал гэдэг ч юм уу тийм юм шийдэгдсэн байгаа юу гэж. Хэдүүлээ бодод үз мангар амарх нэцэгдэх жишээ тийм. Хэдэн арабын улс аваад хэдүүлээ зүгээр дор нэцэгээ хайчих чинь жишээ тийм. Хараа нэмэгтэйчүүдийг нь боловсролын тогтолцоог нь хараа гэл ингээл болоо. Тэрний хажууд манай Монгол хамаагүй дээр явж байгаа тэр янз бүрийн индексээр нь бол тийм үү? Мөнгөгүй ч гэсэн. Тийм. За тэгээд 50-60-аад оны үед одоо гол номлогч нь бол энэ нөхөр шүү тийм үү? Та нарын ном ингээд аваад уншвал нээлттэй байж байгаа. Уншиж явах удахтай л өгтөөд байх тийм. Ийм санаа гэсэн үг. Гэхдээ одоо бас тийм амар буугаагүй шүү тийм. За хоёр дахь нь болохоор одоо dependency гэдэг нь хамаарлын ч гэдэг юм уу, хамаатай байдлын ч гэдэг юм уу. За эсвэл ардлынхын тэр Wolfsteinээс болоод тэр ардлынхын дэлхийн тогтолцооны онолч гэдэг юм уу энэгээр ойлгож болно. Энэ бол илүү жоохон марксист гэх бас бүтцийн онолоо гэж ярьсан те. Хэрвээ та тэр онолоо энэ хоёр онолын гол санааг мэдж байгаа бол дэлхийн ер нь нэг юм ангид гэдэг юм уу давхраан хуваагдсан гэж үзэж байгаа. За ямар давхраанд бай те. За core үндэстэнгүүд буюу нөгөө хөгжсөн гэж өөрсдөө нэрлээд байгаа энэ улсууд ингэ байж байна. А нөгөө талд нь бол захын үндэстэн буюу хөрх юм нь ажиллах хүч болоод байгалийн баялаг илдэв маш хямдаар төвийн улсууд руу нийлүүлж яадаг. Эргүүлээд бүрэн боловсрсон те үнэтэй бүтээгдэхүүн авч хэрэгжилж яадаг ийм улсууд гэсэн ийм хоёр систем хуваагдана гэж байна. Тэгээ мэдээж нөгөө Марксийн мүлжигч гэдэг санаа гарч ирнэ. Тасралтгүй мүлжиж байгаа те. За Марксийн санаа шүү тийм үү? Тэгэл нөгөө ах нартаа сонсгоч бол одоо тэгээд алын шин гэж ороод ирч бас мэдэн шүү тийм үү тий. За гэхдээ нотлох баримт зөндөө байгаа бид нар тэрвээ энэ дээр ингээл баримт цуглуулаа явах юм зөндөө баримт болно тийм үү. За няцаачмар ч юм олдохгүйг бас болно. Жишээ няцаад гол няцаалт нь бол нөгөө олон улсын худалдааг эдийн засгчдыг зөрүүлж тавьдаг. Эдийн олон улсын худалдаа гэдэг бол харьцангуй одоо их тэгш явж байна гэдэг тий. За тийм байх боломж бол байгаа х тийм үү. За гол хилээд байгаа санаа бол юу вэ гэдэг тэгэхээр ерөөс хөгжсөн улсууд бол маш том бүтцтэй болцсон. За тэгэл тэр боломжоо бусдтай хуваалцдаг. Тэ зүгээр сайхан шилий цаанаас чир долоолоод байна л гэсэн үг те. За тэгээс болно штэ одоо би чамд тэр салбарт чинь тэдэнд төгрөг өгнө. Тэгээ чи гайг болноо гэл ингээл байлгаад байдаг гэсэн. Ерөөсөө тэгж өөрийнхөө төвшин өвшөнд аваачих тийм сонирхол байхгүй. Ягаад гэвэл тэдний хямд ажиллах хүч болоод юу хямд байгалийн баялаг хэрэгтэй гэж үзэж байгаа. За гол номлогч нь бол энэ нөхөр одоо нийгмийн ухааны одоо аимшигтай бүтээлч хүний нэг шүү дээ. Энэ одоо бараг 50% ном бичсэн бох уу? Мэдрэл мото тий. Ном шүү. Яг жинхнээсээ бичсэн. Тий. Хуулаагүй. За дараагийнх нь санаа бол илүү радикал гэх юм уу жаахан тийм хөвсгөл шинжтэй санаа. Энэ бол юу гэж байгаа юм гэхээр яга post development гэж байгаа юм бэхлээр ерөөсөө энэ англи хэлний development гэдэг үг ойлголт ухтгун бүгдийг хэрэглэхэ болиё гэж. Наад нэг балан ямарчил тодорхойлол ингээл хэрэглээл ингээл ашиглаад байгаа болохоор хэдүүлээ ийм хавханд орчлоо. Одоо яах вэ? Хөгжихгүй гэж хэлье. Би хөгжмөр гон болиё ой. Дэлхийн банка надад өтө мөнгө өгөөд. Африкийн нилээдэд дуусна гэсэн шүү те. Тусламж бид нар авах болиё гэдэг. А зарим нь болохоор бид нар өөрсдийнхөө номлол элдв юм гаргаж ирээ. Заавал одоо ингээл эдийн засгийн өсөлт мөсөлтгээс ийм байх албагүй шүү дээ. Болиё. Тэ? Яах. За энэний гол жишээ болж явдаг улсууд бол одоо Латин Америк улсууд байгаа. За манай нөгөө либертариан гаруудаас болоод нөгөө социалист мөсөлтөд шүүмжлүүлээд байдаг болохоос тэнд бол нийгэм эдийн засгийн айгүйх хагцууд гарсан байт юм бэл. Хэдүүлээ ч бас хурган расиста нөгөө эдэг уншихгүй. За яаж Латин Америк гэдэг юм сайжирж идэгээ гэдэг уншихгүй байгаа хөөхгүй. Яг үндэ харах юм бол тэр социализм өдргээ доромжлуулаад байгаа нөхдүүд чинь бүр айгүй ахис гаргацсан байгаа хөөхгүй. Үгүй яд чи нөгөө олон индекс зөндөө өссөн. Тэ одоо Боливи, Эквадор эдэр гэл янз бүрийн марц улсууд байгаа л да. Мэдээж асуудалтай ч ор асуудалгүй ингээл супер болцсон юм байхгүй тийм. За тэр улсуудын эдэр санаа байна те. Тэд нар бол яаж байгаа гэхээр чинь анх удаа одоо үндсэн хуулинд байгаль эхийн эрх гэдгийг тусгаж өгсөн байгаа байхгүй. Чулуу, гол, ус, ургамал бүгд бидэртэй адилхан орших эрхтэй гэж үзэж байгаа. Манайстай их ойрхон шүү те. Тэгэхээр би заавал өөрийгөө сайн сайхан болгохын тулд энэ Амазоны ойг хядаж яах гэдэг. Би энийг хохирохгүйгээр, энийг те сүтгэхгүйгээр би ахиж дэвших боломжгүй гэдэг санаа гаргаж ирж байна.
За барууны нөгөө хөгжил гэдэг санаа чинь бол заавал нэг юмыг л яах хэрэгтэй. Олзурлах хэрэгтэй тийм үү? Ингэх хэрэгтэй. За энэс нэх өөр гэсэн үг тийм. За тэгээд одоо шууд утгаарна гэдэг юм хэлэх юм бол та нарсын слайдн дээрээс харчлаа. Угаасаа энэ development гэдэг үг чинь өөрөө барууны цагаан арьстай эрэгтэй хүний бүтээсэн ойлголт. Өөр одоо биеийн буюу тий өөр тийм нэг оршихуйн ойлголт ухтгүй юмыг энд оруулаагүй гэсэн үг. Тий цагаан арьстай эмэгтэй ч энд оролцоогүй гэсэн үг. Нэг ч байхгүй гэсэн үг шүү дээ тий ер нь бол тийм үү. За тэгээд өөр янз бүрийн мөрийн одоо бидний санаа бодол модлыг ерөөсөө сонсоогүй гэсэн үг. Паг тавьж ирээл тий хөгжиё гэсэн тийм юм ал хэлсэн яг тэрнтэй адилхан гэсэн үг тийм. За энэс татгалзъя. За заавал барууны юм үнэн зөв юм байхаалаагүй тийм гэж хэлсэн. За гол энэ онлын номлогчдын нэг бол одоо антропологч Эскобар гэдэг хүн байгаа. Өөрөө бол Колумб хүн. Гэтэ Америк аль үлээ сургууль багшилдаг би одоо нэг сургуулийн нэрийг мартчихлаа sorry. Энэ ном нь бол бас нэлээд сайн ашиглагдсан ном тийм. За тэгээд энэ бол бас их учир зүйл логик их зөв л дөө. Намайг шүтээс багшилж байхад манай нэг өрөөнд хамт суудаг байсан багш нэг марзаа өөртөө тохиолцсон өнгөө ярьж байсан байхгүй юу? Нэгдүгээр ангийнхаа хүүхдийн нөгөө эцэгхийн урал дээр очиод үсгэлийн баяр болох гээд тэгэл үсгэлийн баяраа яаж тэмдэглэхөө гэж аав ээж нар хуралдчихлээ. Тэгсэн чинь хурал эхлэхэд л тэр арын ширээн дээр л нэг ах унтаал гэж зайлж уудсан. Тэгэл нөгөөдөл чинь яриа л байж сүүлдээ ер нь шийдэл яасан бэ гэсэн чинь аав ээж нар нь тэрэлж рүү амралтанд явуулсан гинэ. Боддог шүү. Тэгсэн чинь нөгөө согтоо ах өндөж ууст ирстэй. Ах нэг юм хэлий хүүхдүүдээ яах вэ гэж. Энэ яг ТВ-ийг сануулж хэлж байгаа гэсэн үг. Та нар хүн баах юм хөгжүүлэлгээд байдаг. Тэднийхээ санаа бодлыг асуусан юм уу? Үсгэлийн баяр тэмдэглэх гэж цугласан шүү дээ хэдүүлээ. Түүнээс бөөндөө тэрэлж явахгүй шүү дээ. Хүүхдүүд хайцсан чи бүүмэд. Тэгэхээр ийм логик энэ дээр яасан гэсэн үг үйлчлсэн гэж шүүмж гаргаж байгаа гэсэн үг. За өөр онол байна. Өөр зөндөө онол байна. Би бүр 20 хэдэн онол байна гэж та нарт хэлсэн тийм. За энийг одоо би юунаас авцсан шүү уучлаарай тий. Хулгайлцсан юм л да одоо тийм боллоо шүү энэ юг. Ингээ харах юм бол та нар дээр нь ингээд наадлынхаа игнэн дээр ингээд цаг хугацааг нь гэдэг юм хараад тий. Ямар онлын уламжлалтай юутэй гэдэг ингээд сайхан хараад ойлгочихно гэсэн. За би хэрэгээр энэ номыг оруулсан байгаа. Уул нэнийг бол нэг Австралид магистр хамгаас нэг ах орчуулсан байл. Даанч тэгээ талыг орчуулаагүй. Тэгээ 25,000-аар зараад байлээ сайхан гар. Уул нь энийг уншичвал энэ аюул олон тийм барууны чөлөө зах зээлээр хөгжсөн ч гэдэг юм уу тий. За эсвэл ингээл хөгжил гэж нэг юм байдаг. Тэрэнд хүрдэг мөрдөг гэл бидний нэг юм сонин стереотипуудыг бол аюул хэвдсэн ном шүү тий. За энэ дээр би нэг хит хитийг ингээд юу яатсан байна. Монголтой ойрхон гэдгээр нь салгаж аваад оруулсан байна. За доктортой хөгжил гэдэг бол бид угаасаа мэдж байгаа тийм үү. Энэ бол ерөөсөө шууд сайхан зорилт тавиал энэ төрий болно шүү дээ. Чи бол ерөөсөө тодорхой логик тийм үү. Манайд сургууль хөрцөхгүй бай. 3-аараа сууж, энийг 10 жилийн дараа 2-2-ороо суудаг, нэг ээлжир хичээлдэг болох юм. Болно. Маш амархан зорилт тийм үү. Хэрэгжүүлж болох уу? Ерөөсөө мөнгө төгрөг нь байгаа юм байна шүү дээ. За хүний хөгжил гэдэг бол хэдүүлээ бас зөндөө сонсцсон тийм үү. За сүүлд бол дахиад нэг 4 үзүүлэлт эдэртэй болцсон эдэр бол байгаа. Бас эдийн засгийн үзүүлэлт бол дотор нь байдаг. Тэрнээсээ болоод нэг жаахан шүүмжлүүлдэг нэг юм байдаг. Баян хүний хөгжлийн одоо индекс үзүүлэлтүүдийг жил болгон гаргаж яадаг тийм. Хэдүүлээ мэднэ. Аз жаргалын индекс гэдэг нэг бас нэг төвхтэй ойлголт байдаг. Утаан гарч ирээ тэр үед хүмүүс өөрөөсөө юу вэ гэдэг галзуурж ирсэн тийм. Одоо Аз улс буцаад Нортик улсууд тэргүүлээд эхэлсэн чинь жоохон хүмүүс үлийн жишөөж эхлэдэг байгаа юм тийм үү. Бутаан жишээ тэргүүлж болохгүй байх нь шүү дээ тийм. Яаж тэгээд байгаа байхгүй тийм. За developmental state буюу хөгжлийн төр гэж нэг ойлголт байгаа бай. Манай ерөөсө хөрш улсууд хэрвээ эдийн засгийн хөгжилд хүрсэн гэвэл ийм л загвараар хүрсэн. Одоо уучлаарай. Баримт юм. Энэ юу вэ гэхээр ерөөсөө эдийн засгийг төр цогцуулж, заалж, чиглүүлж явдаг хэлбэр. За өмнөд Солонгос ийм замаар эдийн засгийн хөгжилтөнд Паркер хэлэгч байгаа үед тавьсан. За тэрнээс биш ардчилсан болсон л да тийм. За Япон ялгаа авахгүй шүү. Ардчилсан байсан ч гэсэн. За нөгөө Азийн барууд чинь, нөгөө Азийн луунууд чинь. За тэр бүтээл Казахстан хүртэл ийм зарчимтай байгаа. Хятадыг бол заримдаа энэ дотор оруулдаг. Хятад судлаач нар бол өөрсдөө энийг орохгүй. Манайх бол хятад хөгжлийн загвар гэж байгаа. Этэр гэж ярьдаг. Үнэндээ логик нь яг адилхан. Төрөл яадаг.
тодорхой эдийн засгийн секторуудыг сонгож аваад бойжуулна. Татварыг хөнгөлн тийм үү? Хөнгөлтэй зээл өгнө. Хангалттай томроод бойжоо дотоодын зах зээл дээр хөлт эзчих юм бол гадагшаа гарч гаднаас тендер олж иргээ шахах. За тийм учраас одоо манай 5 богд ДМС эднэр өхрийн өвчүү зарахгүй байх хэрэгтэй байхгүй тий. 5 богд бол ичмэр байсан шүү дээ. 256 өвчүү байна. Аваарай гэрчиж байгаа шиг байсан. Тий. Зураг МСС-ийн гуталчин гэж байхгүй шахах үстэй тий Монголд бол ийм юм хийлгдэггүй. Шууд шахдаг тий дарах. За мэдээж бодлогын дэмжлэгүүд байна. Цуг мөг альчилж ингэж юм тийм ийм зүйлийг хэлж. За basic needs буюу өнгөрсөн 7 хоногт хэдүүлээ хүүхдийн мөнгө гэдэг баах хариул хэлээ тийм үү. Дэлхийд дээр бол одоо тэр бум гарan хүүхдийн мөнгө шиг ийм мөнгө авж байгаа. За дэлхийн 200 хэд улсад чинь бараг 60% нь ийм мөнгө өгж байгаа. Ийм маягийн мөнгө. Гол маргаан бол өгөхгүй гэхээсээ илүү хөгжил судлалын ухаан дээр бол нөхцөлтэй юу нөхцөлгүй гэдэг л маргаан байгаа. Ямар ч нөхцөлгүй тодорхой хэмжээний мөнгө өгөх бол нөгөө ядуу буюу манай сайд дээс нөгөө улныхан гэдэг байгаа нөхдүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бол маш үр нөлөөтэй байна гэдэг нь судалгаагаар нотлогдсон. За тийм учраас манай хүүхдийн мөнгө өдр бол одоо ч гэсэн тэр олон улсын байгууллагууд эдрийг тайлан дээр байнга магтагддаг шүү. Сайн үлгэр жишээ өдр гэж хэлэгдэж явдаг. За логик нь бол ерөөсөө их амархан маш энгийн буюу хэрвээ чи өнөөдөр яаж халуун шүл олж уух вэ гэж бодож байгаа бол дараагийн юм бодож чадахгүй. Юу сурах, юу хүүхдээ вакцинд хамруулах. Тэг юу усанд орох морох тийм ойлголт төрөхгүй ч юм. Гэж байгаа. Ойлгож байна тий. Тэгээд анхны хэрэгцээг хэрвээ гүйцэлдүүлж чадах юм бол хүн дараагийнхаа юм дээр бол бүтээлчээр ингэж ажиллаад гарц гаргаалтаа олох боломж бол их байдаг. За ялангуяа Африк бол Латин Америк улсууд дээр бол энэ нөхцөлгүй гэсэн мөнгө бол маш том сургууль завсарталт байхгүй болгосон гэдэг нь 100% биш шүү тийм үү. Одоо энэ жоохон риторикг орчлоо тий sorry. Хэд өвтэй ч хувьд байгаа. Тэгээд тэр вакцины хамгаалалт нэг олон нийтийг хамсан халдвар төвчнгийн хөмө буурсан гэдэг ингээд зөндөө юм байна. За ингээд нэг юм баахан онол номлолууд ингээд байдаг юм байна. Энэ болгоныг одоо монгол хэл дээр буулгаж хэдүүлээ ярьж хэлцэх хэрэгтэй юм байна. За хөгжил судлалын ухаанд байгаа гол судалгааны сэдвүүд юу вэ? Цаг юу болж байна? Тийм үү. За юу вэ гэхээр нэг иймэрхүү сэдвүүд байна. Ерөөсөө нэг энэ яг би зүгээр шууд 10-аар хязгаарлаад шууд тасцсан шүү. Тэгэхээр энэ заавал ийм дараалттай байх албагүй шүү те. Наан цаанаа байна өөр зөндөө олон сэдвүүд байгаа шүү. За ядуурл тэгш бус байдал за тэгээ нийгмийн одоо шудраг ос хүү те. За засаглал авилгалын тухай ярьж байна. За тэгээд мэдээж дэлхийн нийтийн худалдаа даяаршлын тухай ярьж байна. За дөрөв дэх маш сонирхолтой сэдв буюу тусламж төрийн бус байгууллага олон улсын байгууллагууд гэж юу гэдэг юм бэ гэсэн юмыг ярьж байна. За би бол номон дээр зорж хэрэгээр энэ сэдвийг оруулсан байгаа. Ер нь бол Монголд өмнөх байгаагүй янз бүрийн текстүүд дээр орж ирсэн байгаа. Тэгэхээр ингээд тусламж хийж яг үндэ юу гэдэг олон улсын байгууллага гэдэг чи яаж шийдвэр гаргадаг, яаж юм хэрэгжүүлдэг. За төрийн бус байгууллага гэж бид нар бараг бүгдөө төрийн бус байгууллагатай тийм үү? За гэтэл одоо тэгээд хэр тийм бидний боддог шиг тийм карьерт нэмэртэй хэрэгтэй ажил байдгийг чиний залуу насыг те цалин мөнгө хамгийн өмтэй ч аваа авчихсан юм шиг үстэй гэсэн шүүмж хүртэл тавьсан байгаа. За тэгээ мэдээж гендер хөгжлийн тухай асуудал, хот хөдөөгийн амьдрал, за тэгээд хүрээлэн буй орчин одоо цаг уурын өөрчлөлт гэдэг үл юу гэдэг вэ? Энэ буруу хэлээд байж магадгүй шүү. Тэ? Ийм юм. За мэдээж digital development гэж нэг юм яригдж байгаа. За тэгээд манайх дээр бол migration-ын харьцангуй их баг тийм нэг хотуудаа гэсэн. За тэгээд post development болоод альтернатив ус гэж байгаа юм те. За өөр хөвлөөр биднэрт байна уу гэдэг нэг юм юмнуудыг ярьж байгаа. За 10 дээр нь яг онцлоод нэг хэлэхэд бол ер нь бол барууны одоо энэ хөгжил судлалтгүй ер нь нийгмийн шинжилгээ ухаан бол энэ 80-аад оноос дэлхийд ноёрсон неолиберал дэглэмийг бол маш их шүүмжилсэн. Энэ бол маш их тийм ялгаран гадуурхсан, мөлтсөн тий ерөөсөө чадaltaй мөнгөтэй илүү сайхан боломжтой байх нөгөө дундч давхраг гэдэг алга болох нэг ийм төвхтэй нөхцөлийг үүсгэсэн энэ гэж ингэж шүүмжилдэг. За энэ ч бол маш олон судалгаа хэлтэй юмар тогтоогддог. За Монгол дээр хараахан орчуулагдаагүй тэр ПКД-ийн 21-р зууны капитал гэдэг нэг ном байгаа. Тэрэн дээр бол яагаад энэ тогтолцоонд цалинтай өмнө амьдрал ерөөсөө сайжирдаггүй тухай маш сайн тайлбарлаж утсан байгаа. Бүр эдийн засгийн томьёог гаргасан байгаа тийм. Гэтэл жижигхэн капитал бизнестэй хүн яаж
одоо эдийн засгийн өсөлттэй байхад ч гэсэн нэмэгтэй гарч болох тухай гэдэг ч юм уу. За тэгэхээр ийм одоо жорын ном биш шүү. Sorry би аяг хөвгний хөгжлийн ном юм шиг яриачлаа тий. За зүгээр нэг жижигхэн савгуудад нэг ийм слайд бас оруулсан байгаа. Хөгжсөн гэдэг байгаа улсууд яаж хөгжсөн бэ тий. Өөрөөр хэлбэл хэдүүлээ барууны хөгжлийн гэдэг нь эдийн засгийн ололтыг жижигхэн тоймлох гэдэг үзэх юм бол ийм л дүр зураг гарч ирнэ. Барууны эдийн засгийн улсууд бол ерөөсөө чөлөө зах зээлийн зарчмаар эдийн засгийн амжилтыг ерөөсөө босгоогүй. Их Британч тэр Америкч тэр маш өндөр тарифын бодлоготой байдаг гэсэн. Зарим жилмэл бол 60% өдөр үрж ирсэн гэж. Тэгэхээр ерөөсөө дотоодынхон зах зээлийг л яаж яасан байх нь дандаа хамгаалж яасан гэсэн үг тийм үү? Хамгаалаад харин гадагшаа тэрийг гаргаж зарах болохдоо бусдаас чөлөө зах зээл нэгсэн буюу чөлөө зах зээл чи үүсэхтэй гэдэг нь хаалтан дээрээ те үүсэхтэй тэр улсуудын бараа таваар нөгөө улсад чөлөөтэй нэвтрэх бүтцийг л бүтээх гэж гарч ирж байгаа байхгүй юу? За одоо ч гэсэн бол ер нь их бах хэмжээнд энэ бол үнэн те. Та анзаарч харж байгаа. За тэгээд дараа нь бол яасан? Их Британи бол хангалттай том колони улс байгуулсныхаа дараа 1860-аад оноос тарифа бууруулж эхэлсэн. Угаасаа эдийн засаг хүчрхэгчсэн учраас яах вэ? Тэрлээ бол өрсөлдөж хүн орно гэдэг бол айгүй төвхтэй золонтой болсон байсан. Нөгөө колони улсуудынхаа эдийн засгийг бол үнэхээр одоо хачин болгоцсон байсан гэсэн үг тийм үү? За Америк бол дэлхийн 2 дугаар дайны дараагаас. За тэгээд та хэн бодож байгаа бол 29 оны тэр нөгөө эдийн засгийн хямрал хүртэл бол ер нь барууны улсууд чөлөө зах зээлээр явсан гэсэн номлол байдаг. За яг Америк дээр бол энийг тэгсэн юм болов гэсэн зарчим дээр бол ярьж болохоор юм байлээ. Англи дээр бол бас жаахан төвхтэй юм байл. Яг л маш том колонтой байсан учраас яг тэгж хэлэхэд болох төвхтэй. За энийг бол дөрөв өмнө харуулсан ном бол та хэд сайхан харуулна. За 29 онд бол хямрал ирсэн. Хямрал ирэхэд бол нөхдүүд нөгөө одоо ч гэсэн хилдэг хариултаа хэлсэн. Зүгээр шүү дээ эдийн засаг 10 жилд хямрж л байдаг шүү дээ. Тэгэл өөрийгөө засаж шүү дээ. Гэл те. Энэ бол одоо ч гэсэн бидний сонсдог үг. За гэвч одоо тэр үед бол Кейнс гэдэг нөхөр гарч ирээд уучлаарай над чөлөө зах зээл гэж юмд чинь төр оролцох болтгүй юм байна гэдэг. 80 он хүртэл одоо ер нь бол барууны том эдийн засгууд бол төр нь оролцсон, удирдсан, хянсан тогтолцоогоор явсан. За энийг бол капитализмын алтан үе гэж нэрлэж байгаа. Стил капитализм шүү тийм үү? Капитализмын алтан үе нөгөө барууныхны чинь гайхуулаад одоо хүртэл бидний загвар болоод байдаг дундаж давхраг гэдэг чинь түүхэнд байгаагүйгээр тэлсэн үе байна. Энэ үед л хамгийн их дундаж давхраг баруунд байсан буюу хамгийн худалдаа авах чадвартай хүн ялсан гэсэн үг байсан жилүүд те. За 80 оноос бол неолиберализм гарч ирэнгүүт мэдээж хөвчлөх хэрэгтэй болсон. Зах зээлд яасан эсвэл эдийн засаг төрийн оролцоог хөнгөх хэрэгтэй гэсэн номлол гарч ирсэн, хөмж ихэлсэн. За тэгээд бусад улсуудыг бол тэхийг шаардсан. За чинь Монгол бол тэрний нэг зөвлөлт гэдэг эвэхж алдсны дараа бол бид нар цорын ганц магадгүй боломж байсан бол эсвэл одоо хятад руу авах байсан бах. Нөгөөх нь бол мэдээж барууны тусламжийн байгууллагууд руу хамрах. Хэрвээ та түүгээ харах юм бол зөвлөлт гарч явлаа. Хэдхэн сарын дараа дараалал гişүн болцсон баг. За тэгээд тусламжийн мөнгнүүд орж ирж бид нар арайгч төсвийнхөө алдагдлыг нөхөж гисэн. Яг бол зөвлөлтөө зарим жил бид нар төсвийнхөө 70% зөвлөлтөөс авдаг байсан шүү дээ. Тийм өрөвдөлтэй тогтолцоотой байсан. Одоо ч нэг сайн болох л та тэгээд хөрх юм уулаад явах тийм үү. За гэтэл 2008 онд өнөөх маань хямарсан. Азийн эдийн засгийн хямрал гэдэг энэ тухай хэдүүл яриаггүй шүү. Яг л манус нэг интегрэтэд болж оролцоогүй байсан учраас тийм 2008 онд хямрангууд неолиберализм болов за бүр цаг өмнө урд божид байгаагүйгээрээ шүүмжлүүлсэн. Шал хогийн тогтолцоо энэс салцгай. За гэхдээ шүүмжлэгч нарт нэг сул тал байгаа нь юу вэ гэхээр оронд нь яах юм бэ гэсэн хувилбар байхгүй ч.